Намайг Батулгын Бачавлан гэдэг би Эрдэнэс 5-7 хувьцаат компанийн уул орхин хэлцэд 5 дахь жилдээ ажиллаж байна. За төлөлтийн инженер нь бол тухайн уурхайг үр ашигтайгаар ашиглах, түүн дотроо одоо уурхай болон хөрсний агуулгын загварчил, зориг төсөл, тайлан, тэдгээрт холбогдох одоо судалгаануудыг хийж гүйцэтгэдэг тийм байгаа. Энэ утгаараа бол төлөлтийн инженерүүд одоо уурхайн гол тархина гэж ойлгодог. За ажлынхаа хажуугаар бол цагсан мөвгийн спортоор хичээлдэг. Монгол улсын шгшөөгийн тамирчин SBL хасан хөлгөөдийн хамгаалалт тоглолтоор тоглодог байгаа. Одоо лигийн шинэ улирал эхлээд плей-оффын чухал тоглолтууд одоо явж байгаа. Бэлтгэл бол нэлээд эрчимтэй явж байгаа. Одоо ингээд бэлтгэл рүүгээ явцгаа. Хасан хөлгөөд багийн тоглож одоо Симчэний мастер Батулгын Бачавлан Хатсан буцаагаад бат төрлөө жигсэн дамжуул таслагдсан Бачавлан үнэхээр хурдан байна. 2 оноо яаж гүйцэвдээ. Бачавлан ой хуурсандаа доолхоо бас амжилттай. Бачавлангийн гой тоглолт үргэлж ирсээр байна да. Цагсан спортоор 10 гаруй жил хичээлж байна. Ажлынхаа хажуугаар бол энэ спортоор хичээлээд бас ажил дээр том зорилготой. Ажлаасаа гадар бас спортоор хичээлээд маш том зорилгыг өөртөө тавьж явдаг байгаа. Тэгээд залуу хүний хувьд бол мэдээж ганц ажил гэвэл стресстэй ажлын потенц их буурдаг гэсэн судалгаа гарсан байдаг юм байлээ. Тийм болохоор ажил дээрээ ажиллаа хийгээд өөр нэг юмд бас өөрийгөө зориулаад тэгээд явбал хүн бас маш ажлын потенц өндөр, үр дүнтэй тийм амжилттай явах тийм нөхцөл бүрддэг юм билээ. Мэдээж хамт олон бол маш чухал. Хүн бол багаар ажиллах чадвартай байх хэрэгтэй. Тийм багаар ажиллах чадвартай байж нэг зөв ойлголцож тодорхой зөв шийдэлтэй зөв гаргалгаа гаргах гэж байна. Одоо манай компани 800 гаруй ажилчдын 40 гаруй хувь нь бол ингээд залуу сайхан залуучууд байдаг. Энэ утгаараа энэ сайхан залуучуудтай мөр зэрэгцээд явж байгаадаа үнэхээр их баярлалтай. Үнэхээр их өөрөөр бахархаж явдаг.